Сайн байна уу? Welcome back my channel. Энэ удаагийн дугаараар та бүхэнд өндөг хашны халуун зуушиг хэрхэн хийх аргыг хуваалцах болно. За юуны өмнө ногоогоо ишчин. За эхлээд саримс яган сонгоноор ишсэн байгаа. Тэгээд хашаа ингээд нэг ойролцоогоор нэг 4 см-ийн хэртэйгээр ингээд ишчээд дөрөв хуваачна. За саримсаа бол ингэж нэгэн жигж ишчин. Саримсаа тэгээд ийм шарт тос эсвэл өөр ямар нэгэн тостой хамт хуураад явчихна. За тэр хооронд нь саримсны голыг нэг 2-3 см-ийн хэртэйгээр ингээд ирчээд явчихна. За тэгээд сонгон нь бол 0.5 хагас ширхгийг хэрэглэсэн. За тэгээд саримсны гол сонгон хийгээд давс перцээр баг зэрэг хамтлаад жоохон хурж агаад тагийн таглаад дунд тал дээр талаагаад явчихна. За тэр хооронд нь бол өндөг 3 шиг өндөг бол сайтар утгаад тэгээд баг зэрэг давс нэг хоолны албаг ус тэгээд нэг жижиг албаг соёй сос хийсэн. Сайтар утгаж агаад дөрөв ирсэн хашаа ингээд хийчихнэ. Хаш бол 1.5 ширхгийг ашигласан байгаа. Энэ дээр бол давс перцээр хамтлаад тэгээд оливын тосод нэг хоолны албагаар нэг 3 удаа хийчихнэ. За хаш бол маш тус их хэмжээгээр уудаг ногоо учраас бас тус хийснээр илүү их гоё амттай болдог ногоо. За энэ дээр бас шар тус хийж байна. За зөвхөн оливын тус хэрэгсэн ч бас болно. Тэр нь хамаагүй бас гоё болдог. Тэгээд таглаад нэг зөөлөн дунд гал дээр сайтар халаагаад маш хашин зөөлөн болоод эхлэхээр нь өндгөө хийгээд лаачнаа. За өндөг хийхээс өмнө жоохон хайрлын тавг нь наалтах гэдэг юм бол эхлээд жоохон тос хийж байгаа тэгээд өндгөө хийсэн дэрдэг. За өндөг хийхдээ бол галаа маш чанга гал дээр тавьж агаад хийн. За тэгээд маш нэлээд их утгахгүй баг шиг ингээд жоохон утгаж агаад 2-3 ингэж эргүүлж утгаж агаад тэгээд тагийн таглаад нэг дунд гал дээр өндөг нь болтол нь ингээд сайтар лаачна. За тэгээд өндгөө нэг 2-3 хуур утгаад өгнө. За тэгээд бүх өндгөө ингэж гимтэхгүй шиг баг зэрэг жоохон утгаж агаад дуудлын алдс хэсэг ингэж хайрлан тавгаар усаад ингээд ерөнхийдөө бэлэн боллоо. За тэгээд тавглаад явчихъя. За тэгээд үүн дээрээс нэг ногоон сонгон юм эсвэл ямар нэгэн яншуу юм ногоон зүйлийг бол дээр энэ удаа брокколи бол хэрчээд хийсэн байгаа. За амтлаад үзье. За хаш маань бол маш гоё зөөлөн амттай маш гоё болсон байна. За өндгөн ч гэсэн маш гоё хаштайгаа их зөгцөж байна. За өндөг помидорны халуун зууш шиг хаш өндөгний халуун зууч маш гоё болдог учраас та бүхэн бас туршаад үзээрэй. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Таалагдсан бол лайк бутан мөн манай үзийг дагаарай. Баярлалаа баяртай.